Угаасаага. За. Хөөсгөд явах 10 хоног экстрем аял үеийнхүү хилцгээж байна. Улаанбаатараас гарчиштэй. Алтан шар зам нь үлцэтэй байгээ. За ингээд экспресс ахлагч ерхий спонсор. Ерхий спонсор. За Хамгаалтай албаны дараа аялын ерхий хөтөч. За би ч одоо ямар үүргэрэлтэй явж байна. чи бол бичлэгийг За би оператор. За ингээд аялбаны их үйлчлж байна. Тэгээд тэр одоо дахин сэлэнгийн зам дээр явж байна. Дөнгөж одоо 61-ийг гараад явж байна. Тэгээд замда янзын газруудаар дайраад дархан Эрдэнэт булган хөвсгөл мөрөн өөр ямар маршрут байгаа даа. Цагаан уур сум, цагаан уурээс цаашаа өөлхөн гол руу ороод өөлхөн голоос цаашаа мороор өөлхөн гол явах юм тий. Хөх гол орно. Тайгар руу яваад орчих юм байгаа яа. Орос руу орчихгүй гайг байгаа. Паспортаа авсан гэдэг. Паспортаа нэр аваад. За ингээд цагаан ур сум дээр ирлээ дээ. Ингээд хаскины хот болсон. Утгагүй аяндаа явна. Энэ утга сайхан утга юм уу? Ингээд лагер шиг. Бүгд байшинт. Тэ. Нах. Горхин байна. Яг лагер шиг тэгэл ингээд сум гэхэд ингээд тойрол тайх. Тэгэл эндээс гараад одоо өөлгөн эгийн гол цаашаа цэнхэр гол гээд явж өгөн дөө. Тэгэл бүх байшин бүгдээр байшин нэг ч гэр байхгүй. Ийшээ жоохон хөдөөд сумын төвөн тэгээд хөдөө тал руу бол ингээ үлжээ хаварж байгаа. Цуслан бүгдээрээ байшинтай ингээд намарчдаг. Үл зунж намарчдаг гоё газар байна да. Лагер дээр ирсэн юм шиг л. За ингээд цагаан ур сумын зэсэг захиргааны ойролцоо байдаг. Нөгөө алдар төгшөө. Дэргэд ирж ин да. Гандраг. чи ямар үйлдэл За алдарт төгшөө. За цагаан ур сум. Энд ч одоо ямар гол вэ? Үүрийн голын гүүрээ гэж. 300 м гүүр байна. 350. Хамгийн урт гүүр байна. Монголын хамгийн урт гүүр байна. Одоо яваад манай машин энэ 69-ндээ суугаад янз янзын машинаар аялж байна. Одоо 69-ндээ суугаад хөдөө очиод тэндээс мороор дахиад явна. Дахиад бичлэгээр уулзнаа. Юу та юу түүж идэт байгаа юм? Оо, ядаргат. Энэ араа том. Яг ийм гүзэцэг амар гоё амттай байдаг шүү дээ. Гоё юу. Гоё эсгэл амттай.
Аа, гэрийн үзэлзгэнэ. Хүү. Шалганд амтаа. Тасархаа гэж байгаа байхгүй. Цагдаагаас наагур чинь битүү байна уу? Оо тийм. Толгойд аваад байдаг ба энэ. За явъя. Та идэв жимс дүүс сав дүүр хүмүүс мөн үү? Ганцэргөө. Энэ жимс оголоо. Тэгтээ жүжиг мүтгий ойлгох хэлдэг. Энэ хараа. Энэ 69-тагаа бүр мод руу ороод ирсэн. Одоо энэ модноос бараг Яг энэ 400-500 км ороод ирсэн. 500 км мотор шатсан. Одоо ингээ ойр орчмаараа ямар зам арга байхгүй. Зүгээр л мод жүлжээл раллидаа л ороод ирсэн. Энэ окон бол одоо раллиг бол мэдж байгаа юм байна. ингэ ба. Доктор аяшаа толгойд авъя. Талгайд ав. Машин явахгүй гэж хэлэхгүй байгаас хамгийн амир. Байхгүй гэдэг. Аль хараад Хөвтгөр л харагд юм да. Байгаа байхгүй ийш ийм. Чи нарч энэ дээр бүр амар тодорч харагд. Би чи ингэж байгаа зургийн дараа. Ийм байна. Зөө. Багтах нь заасных юмнууд нь. Тэр өмдөө авч явах юм уу? Оо, зөндөө юм арах явах юм даа. Якр макрот нь. Якр гэдэг рост макро. Шиний учрыг нь олсны эрзэн тэмний. Энэ бол нэг л учиртай юм аа да. Юм зам хараад. За манай мордууд юу болж? Эмэйл янз эмэйл байна. За. Мордууд. Шогийн жоохон гаргаж өгөх гэж чинь. За, хаакны мордод зайдан мордод зүгээр шүү дээ. Аа, нэг ус. Нэг ус. Зайдан бол бүр үү? Нэг ус өдөгтэй л бай. Аа. Манан буугаал. Чигтэй юм байна энэ. Одоо бол дээл цов өмсөлтгүй юм шүү. За ингээд шагагийн морь бэлэн болж байна да. Гүүж өсөрч гарч иж тэрж авцсан имэйл нь энэ үж байна. Бобо морь аваад ирсэн. За. Имэйл тохмоо тавихгүй л. За миний морь тэнцээ байж байна. Ганцэр гинцээ морь янзлуулаа. Олон жирмэ чангалуулаад. Халуу нэг үг хэлээ шүү дээ. Сэтгэл юу вэ? Одоо замд гарлаа. Мороор бүтэн хагас өдөр явна шүү дээ. Зүгээр үү? Тэсрэнэ бүтэл хөндөр баг. Өндөр байгаа юу? Нэг ч хоол идэхгүй шүн отглоо шүү дээ. Зүгээр үү? Гайгүй мэдсэн байгаа албаарай. Оо, помбит шаацсан шүү дээ. Хангалт огчлыг чигтэй ном оруулдаг. Хамгийн номхон нь би авъя гэдэг тэгсээр нэ. Тийм ярьсан. Би хангалт огчлыг чигтэй ном оруулдаг тэгснэ тэгж бодсноо. Яг морь авах гэж хамгийн номхон нь би авъя гэдэг. Би ч одоо морины нуруунд дээр бараг хөдөлчин 6 мургаад тахс авах гэж байгаа юм байж магадгүй шүү. Тэнцээ миний сайхан. Арга мөнгө маань байж. За ачаанууд мөн ингээл хагас ачаага орхио явлаа да шок бүх юм орхилаа. Алло. Намаг нэг бичиж үзүүлээч. Мөрдийнхөө имэйл өрөө мөрдийнхөө хажууд авчихсан. Тэгээ морь хөтлөө өрөд. Араас нь дагаж маа. Араас нь дагаж чиж хийхтэй. Тавьж байгаа наач үл. Дууга тавьчих. Жолоогийн тавьчих. За хаа орох чинь. Хаа өрхлээ. Сардаг орно. Өөрийн ихний харшаа.
саддаг ор өөрийнхөө хашаа орно. За морир Цагаан гол өөрийн голын бэлчээр дээр очиж загасчлаа. морир бүтэн өдөр хагас явна гэж байна нэмэ. Одоо тэр амаар ингээд дэш өгсөн. Үнэн ялгаатай шүү. Ялгаатай. Золоо. Нөгөө анд явах гэж мөн яах гэсэн зүгээр. 2 морь аваад болчих. Өөр хажууд морины хажууд яваа. Хажууд дагаа алах чи. Олж нэг тавих гээд авахгүй. За ингээд хэдэн цаг явчихва. 4 цаг гарan морир явлаа. Ингээд хаан захаар хурд манай нутгийнх замчлаа. Бичлэг. Энд гэхдээ ирэхгүй юм бичлэг нь биз та. Эй. Ингээд явчихна да. За. Шарын голын алхар анхааг. Шарын голын алхар анхааг бичнэ. За манус нь морио өлглөөд морин цагтаа гарлаа. Одоо ийшээ нэг хоног явна. Замдаа сардаг дээр очихно. Тэр ч одоо юу гэсэн үг юм бэ? Хялаах юм байна да одоо. Хялаах цаашаа л болох юм байна да. Миний дөрөөс амар бөөнийхэн байна. За. Ганцэрэг хаа. Хараатай танилцсан түүх болж байна. Зүү итгэж зарсан тэмдэг аа. За одоо цэнгээ үлдээгээд сардаг дээр очиж бичлэгээ анхаа. Нэнгэр. Унтраачих одоо. Уцаа. Унтраа бичлэгээ явуулъя. Баян сайхан юм аа. Эт. Ард манай хоёр хөтлөө мартгаа. Ачаа нэмэртгаа. Миний унаа маань жоо ааштай. Тангачин. Болгон. Идүүлээ зогсохоор хэвтэн янз. Сая хэвтгэт нь дагаж унаад та баларсан юм бол. Хүн суудсан багт хэвтчихсэн шүү дээ наадах. Оо ингээл сайх. Манай ардлын хоёр хөгжим дуурал наадах шиг хоёр. Яасаа. За ингээд замдаа ангийн отогт ороод ирлээ. Ширүү мороос та алхах чинь одоо бороо сайхан зогсоод байж байна. Дугуй ажилтай тийм ангийн отогт энэ буу муу ингэж. Энд гэхдээ амар гэрэл мутана. Гэрлийн тусгал өгөлтөө. Тэгээд ерөөсөө хүмүүс чинь ингээ харж ирээд ерөөсөө Хаха борыг ерөөсөө завсруу чанж идэл ерөөсөө юм чи. Давс маус ингээл аяг маяг. Энд ч нэг аяг алгачих юм уу? Та чи аяхгүй гоостэй. Ингээд тос мос ингээд цай мэнг ойр зүр юмнууд ингээд бүх юм байж. Янз зүр. Сая одоо тэндээс нэг баавга буурстай нэрэ 2-3 км дагаж хөөлөө байж тээ. Морины урд дарлага гарч ирлээ шүү дээ. Баавга ч одоо айгу сонио амт юм бороонд галтарч унаад байт юм шүү дээ. Уулын саруу маруу баймар.
За ингээд сайхан авдаг байж энэ да. За айн зам алжиж гинэ яаж гинэ? Алж байгаагүй ээ. Гайгүй сая үүрэгсэн үүрэг хүчээ ганцгалцсан ч бүр янз юм болсон аа. Одоо чи сая багуу төгсөж Дээрээс нь сая 200 г Viagra шаацсан уу? Яа, нарын Viagra ууцсан хүмүүс ч ерөөс хөлтөн хий орчин. Виски шаан уу? цэкэр. Нөгөө шахаг уурчсэн цэкэр. Ингээл ерөөсөө энэ хараа. Дандаа л Viagra уудаг. Гадаад би Viagra уух. Допинг хэлэх гээд байна. Шударгаар үргэлжлэхгүй. Би ч шударгаар яваад. Яа, ёст. Мороор удаа өгчсөн. Чирээд аваад. За. Жохон байж байгаас өөр сонирхолтой юм уулзнаа. За, гол руу хөдөө ирч ингээд уутаар ус авчирт юм байна. Анчны отог дээр уснасаа байхгүй. Түрүүний отгийг одоо энэ манай отог маань жоохон аяг тав Авшираад наадлах дээр ирсэн. аяг тавг жоохоо султай. Түрээс бусдаар бол том. Ингээл тогоо могоо бүх юм байж идэх тэр. Энэ манай ганзоогийн авлагч нар хаан ч явсан гоё хоол идэх зүгээр. Хаан ч явсан гоё хоол идэнэ гэдэг үрээтэй. Нэг шагаан нөр ингээд. За шагаан өдөр усанд яваад ирсэн. Усан дээр уулын гэрт горь хөрстэй юм байлаа. Тэндээс тэр усанд яваад ирсэн. Одоо Айгоо юм цэцэгнүүдийн зураг дарах шүү. ганзоогийн Энэ төвийн нутаг мутгаар бол ерөөсөө урахаа болсон. Дэндүү олон цэцэг байна. Ойрхон олмосон цэцэгнүүдийн зургийг дарах. жоохон залхуур өгнө багш. За энэ ингээл гэл 3 4 цэцэг л шүү дээ. Ерөөс наанаас. Ингээл хонхон цэцэг байж гин. Сөд өвсөж гин. Ч нэг төтөл. Бүсгээр татсан өндөр өст. За мордууд маань одоо ингээд амарх маягтай байж гин. Удахгүй имэйлээ аваад аргамж нь. Эндхийнх нь ингээд аялдаг хүмүүс нь юу яад юм бэ? Ингээ өвлжөнд татгалт юм байна. Энэ нэгэсэндээ зундаа бол ингээд ангийн отох шиг ингээд дотроо бүх юмнууд нь байж идэг. Энэ бол нэлээл олон малтай айлын өвлж байгаа шиг нэр цаагуур ингээд өвлжөө нэг окоп шиг доошоо ухаад ингээ орцсон байт юм байна. За манай адуунууд ингээл байна да энэ одоо 6 адуу ах хэвээр ачуу нэг 2 3 4 тэрний ард нэг 6 атта. Одоо ийшээ маргааш өглөөр тусаад ийш хөтлөн сардаг гэж газарлаа явна. Талаан төвчнөөс тийш бараг 2000-аад өндөртөө энтхийн мондөг хайрхан байгаа. За ингээ ангийн отог төр ирсэн байж байна. Цуцлагч нь л үсттэй. Энэ миний утас ингээд бичлэг хийхээр камер нэрэхгүй. Услаа байгаа шүү дээ. Уулд нь бичлэг хийж байгаа камер нэрэгдэг баймаар юм. Баах юм гарч янз янз юм гарч ирэл. Орж бүр өвчөөч байна. Гой дуу явж байна. За энэ ганзоогийн бүтлэр энд бол одоо бит хоёр уурга байгаа. Үүрийн голыг хөлийг. Арамгийн голыг. Одоо аргын голыг ихтер. Үгүй биш биш хойдоо очих чаа. Үүрийн голыг ихтер очино. Өөрхний гол бол байхгүй тийшээ үлдсэн тийм ээ. аргамч ингээд таагаад. Үүрийн гол гэж мундаг том голын их рүү очино да. Ихтер нь одоо баахан толбогтаал үзэндээ. Нүжлэлгат камер нэ. За Уулаад юм. энэ дөрөв. За Цагтаа энэ дөрөв харцаар. хөдөөхөр отгон дотор ингээд хөлзөрдөө сууж идэг буян юм шүү. Хараагүй гэдэг дөрөв. Энэ хоёрыг би авнаа. Онтх нэг нь унтаал. Аваараа өнгөтэй юм. За цаг Өөрөөс ингээл цаг тахгаа. За энэ гарт ирсэн.
Яа буугаар таа. Морин аргамчсан. За. Ёо. Мантлаас 80 аваад. Том жалгаа. Том л тавь шүү дээ. 100-аатай зүгээр. Манай ганцаагийн дээр юунд боосон. Тоглоом цаасанд боосон. Үхрийн хоньны мах ором гэж. Үхрийн мах ором гэж. Амар хоол. Амар хоол хийсэн манай хүн. За мөнгө гэж. Тэр бэлэн гомонгууд ингэж. 100 хүн дотор 100 заа. Ингээл сууж идэг. Донгор шаасаа. Наадах чи байхгүй. Ам Өө явуулчих юм ийм. Өөчгөө орчлаа. За би хоёр Яг өнгөн гоё юм да сайн. би найбас хоёр Хараагүй лээ. Цагдаа 5 Өө 3 цаг болсон юм шүү. Хөөе юу болоо. Онтой. За энийг дуусгах юм. За энийг яас. Энийг дуусгачаад За ингээд аяллаа 2 дахь өдөр өчигдөр отогдоо онц өнөөдөр ингээд сардгийг зүглээ цаашаа явж ин да. Ийм л уулын замаар явж ин да. Өөр ингээд дөрөв шүргээл мөд урах шахуул чинь. За ганц зөргөө. Мэдчлээ байна. Хаа энэ тэр. Буудлын энэ тэр шахаж байна. Ард манай хоёр. Дэлгүүрт. За мөр бүгдээрс шусуугаа бохор хэмтэ дуусаа өгд. Жаас. Миний одоо түрүү энэ одоо гол дээр уух гэсэн чинь урд яваа нэг айлын хоёр адуу. Урд яваа адуу нь халтгаар сандраал явчихсан. Яасаа очтаг. Сая хүртэл ингээл ууж чадсангүй. Тэгтээ энэгээр ингээл битүү гол гарan байгаа. Ингээл хөвч дундор тайг дундор явж ин да. Хамгийн ааштай морь минийх болно хамгийн мориндоо хамгийн муунд би шүү гэж хэлсэн чинь хамгийн новхон гэж өгсөн чинь хамгийн ааштай госцсон. Таарц одоо тэгэл хаяа танк чинь унаа явж явах чинь зогсож шууд хөвтөн юмнаас амархан үргэн тэгэл хулмаагаал. Нэг бол байнгын бүдэрн юм аамсгаа. Гэтэ морин болохгүй, морин муулж болохгүй ш. Мундаг хэвтэ байгаа штэ. Ижилтэн таслаа баг. Өчтөрөөр аргамжтай, сөглөө аргамжааг нь очиж аваад. Тэг хүн болго морин малдаг. Орд зарчимтай. Тэгэл өөрөө морин маллал. Аргамжаал хэмээллэл. Манай ард талд хөгжимтэй байгаа. Хөгжим дуурал. За энэ хавьд нөгөө нэг омогч үлээ ганцоо. Дагаан гээд омгийнх нь байдаг. Бараг омог шахах хүмүүс байдаг гинэ. Дундаа нэг мэг авгаад цус ойртолцсон. Тэгэл энэ уул тайгуурч юусоо мориноос урдан гүгддэг зогчоо даалгуулцдаг гэж шүү. Тэгээ энэгээр одоо юу гэж амьдрд юм бол? Цөөхөн хэдэн малтай тэгэл ан хийгээл амьдрдаг. Сая бүр амар газраар явлаа. Юу огцсон уруу дээшээ амар мод зодон дондор юм бичлэг хийх. Одоо арай өгсөж байгаа болохоор арай жоох шингэрч байна да. Гэтэ юм унанг нэрээ нэг хөвсгөлөөр болстой нэрээ түлээ гэдэг юм бол зүгээр л сонирн биш юм байна. Бүх айл нь модороо байшин барьцсан. Гэр барьдгүй мөхөр гэрээр яах юм гэдэг. Байшин барих мод нь огт гэрээр яах. Тэгээ одоо энэ унанг ийм мод цуглуулвал нэрээ
Зүгээр гол нь үерлэхээр том моднууд авчираад зүгээр голынх хэрэгүүдээр шидчихдэг. Ингээл тайг дундуур дуу сонсоод тамхиа татаад хов базаар алах чинь нэр хүний жаргал юм уу да. Энэ уртлын хүн бол ерөөсөө шууд эндээ болцсон. Эргээ хар да. Шууд эндээ. Одоо зүгээр анхлаар морин дээр бэргээл айгүй тийм сууд гэсэн одоо зүгээр налаагаал ерөөс. Шууд нутгийн эндээ болоод. Яг хаа хүн нэрээ дасан зохицно гэдэг өөр юм. Яана байна л гэсэн одоо тэгэл өөрхөө бас арга яваа одоо яваад одоо энэ хараа ийм амар юм бол мөр гарч. Хөл гараа авчихгүй гэл. Айх. Энэ дөрөв мулчаачих гэдэг юм энэ ботнууд чи. Аяг нь эргээл шатаа авчдаг. Синэ явах чи. Тэгэл шатцсан эсгэрл явж ин да. Хөл оролцсон, дөрөв оролцсон алхан. Ингээл мөр далд орсон. Мөртөө далд орсон юм дэр. Явж ин да. За ах ямар газар гэлээ? Холбоо нуурын таг гэж энэ одоо уулын орой дээр ингээд юм тэг шөндөрлөх газар. Ганцаа өдөр байршлын хардаа өндөрийн. $3,100 далайн төчнөөс дээр. Далайн төчнөөс дээш $3,100 дээр ингээд явчихин да. Сая замд яг энэ модноос гарч энэ шатцсан мод айнаас гарч ирж байгаа. Энэ ой дотор зэрлэг дөнгө сайхан зэрлэг хаханууд байсан байна да. Сүрэг хахаа. Мөрөн байна, сэндичсэн. Зэрлэг хахаа гэдэг чинь ингэж газар сэндэж үсний үндэс зулгааж иддэг юм тийм ээ. Холбоо нуурын тагаа гэж. Одоо ингээд удахгүй холбоо нуурыг үзүүлнэ. Нэг шүндэрлэг газар. Юу байгаа вэ? Харуулж авч юу тойрол явж байна. Энэ одоо юу гэдэг чулуунууд вэ? Юугүй аа? Хүн авчираа тавьчихсан юм шиг. Гараад хэдэн цаг явчих вэ дүүлээ? Отгоос гараад. 2 цаг яваал. Ойролцоогоор нэг амар бартаагаар явлаа. Нэг сая удаа газар ороогоогүй бах. Хэдэн километр яв? 10 км л явсан. Саяын бол уул бол нэрээ. Шандас сорхоор. Мордууд мань сайхан байна уу өнгөтэй. За нөгөө уулын орой дээрх таг дээрх холбоо 2 нуур гэдэг. Холбоо нуур гэдэг нуур байна да. Нэг нь ингэ байж, нэг нь ийшээ холбоотой байдаг ингэж. Янз. Стэн гой зураг мураг дарах гэхээр жолоогоо алдчих гээд байна.
Яаст. Анд гоё гарч ин да тэнд. Яа. Яа, шүрүүл татах чи шойшор. Энэ ингээ бид нар үүрийн голын их рүү явж байгаа. Тэгээд энэ замаараа бас байгадаг үтгсэн газар зам мөрийгээд ингээ орж ичих. Амар бартагаар. Яв нэгэн анг өрөөл хөөс юм бол байхгүй. Хол ингээ аянд гарах заавал буутай явдаг. Тэгэхгүй бол одоо янз янз чинь баавга хандгаа тахаа гэж юусэн юм гарч идэг гэлээ. Тэгээд энэ нутгийн ард ирэх чинь бол авах юм аа авахгүй юм авахгүй гэхдээ. За энэ энэ зэрэгтэй дэг тогсчих. янз юм байна да. Арын жигүүрээ. Заавараа шүрж явах чи. Ахын загастай юу энэ нуур? Сингэг өстэй болохоор хэцүү байх л та. За ийм нууртай газар хандгаа их байгаа да. За ингээд олц таарлаа да эхний олц. Хандгаа унсан ивэр. Хандгаа унсан хухай. Хандгаа унсан хухай ивэр. Би барьж явж байгаа Гадраас оллоо. голоор одоо хайчдаг юм зүйл. Нэг гадар нууч юм. Уцтаа уу тийм. Энэ бас үнд хүрдэг гин. Яг гоо би барьчих уу. Та мөрөж. Нааш наваад нэг буугаад чи. Хоёроо бариулах гаагүй ш. Зүгээр буугаа аваад гэдэг. Наад гарч би зүгээр юм таахна. Чи хэдийн хил болно. 3 хил 4 хил байгаа. Яа энэ рүү ус нэвчихгүй юу? Энэ чи жижиг ивэр. Тэ. Би бол хараад идэв штэ. 10,000 гэдэг чинь яг тэр 15 гоо энэ. 40,000 гэж 50,000. Энэ чи бэж явахгүй. За ол замгтоод байна да. Хандганы ивэр боллоо. Наваг зур дарсан. Бичсэн. Дараа нь Зур нэг дар. Зурган дээр дарцаа. яг дарсан уу? Нам дарсан чи ирээ үтсэн ч болно. За манай уйнараа дургу ургуул хандгааны иврээр гойдно гэж шин морин жоохон хашин байгаа юм. За ингээл уул хатан чи явах чинь тэгэл юм үзэж харах юм байна шүү дээ. Эр хүний жаргал эзгүй хээр ингэж трактор явах шиг сайхан алга. Хаяа нэг 100 татчих нь чи. Сая цайлсан. Одоо ингээд тагаас уруудахтаа бид нар морио хөтлж уруудна. Тэшт. Гээ дагдахад л наа чи борлож. Тэгэхээр нь том дугар хэрэгтэй байхгүй юу? Улаан номонд орсон амт шүү дээ хандгаач. Гэтэ энэгээр бол хандгаа байдаг гин. Монгол орны хамгийн том хөвгтэй амт шүү дээ. Баавганаас том гэсэн. Усан доор ороод 15-аас 20 минут идшээ олж төглүүлдэг амт гэж байна. Тэгэхээр уушиг бол баг газар усны явах юм уу хайш. Ганцаа эцэц дээр азарган бичлэгтэй үлдэхэндээ. За манай энэ хаашны тулам. Манай ачааны морийг минь тангачаад тест хамаг юм унгаад үргэд тавих гээд тест барьж ирлээ шүү дээ. Манай шага. Хамаг юм талаар нэг тарааж тавих гээд. Аян зам ядлаа удал гэж.
Тэгээд татвар нээчих. Гэхдээ гизэр бүсэлчихгүй. Тэгэл ачаагаа өсгөө буцаагаал морондоо ачих гал байж ин да. Миний одоо хүл хүнийх болцоос бууж болдгоо. Нэг буучвал сая ийм өрөн дээр сэртгээс тэр болноос өндөр болноос мороор бууж ирлээ штэ. Буугч бас л ингээ харахад гайгүй юм шиг болооч амар их цороо юм байна энэ. Ерөнхийдөө бараг 45 гараас налуутаа л гооч ирлээ штэ. Заста ялаагүй стогоо явж ирсэн одоо амар их ялаатай болж байна. Ялааны хамгаалт нинжа нот л гэж штэ. Ингээл нааштай нөө энэ ойрц эдийг тангачаал тийрэл өрс. Цог аргамж нөө гэж байхгүй. Цог уяан дээр уйна гэж байхгүй. Зүгээр л аашны толон. За ингээд хүний энгийн байтугай малчин хүний хөл хүрдгүү газруудаар л явж байна да. Ороо мороор явах ч гэдэг хэцүү ажил байна да. За тэгэл нэг өдрөл шууд өнгөрөн штэ. Хөдөлж буух бах. За ингээд хойд зүгийг зүглээл. Өдөржингөө явлаа да. Нар унтал явлаа. Тэг ингээд явсаар гал Монголын хойд хязгаар юу руу нэлээд орд төрнө. Хил рүү Орсын хил рүү ороод ирнэ. Чадвал хилийн зурус дээр очиж зургаад оруулна. Гэхдээ хилэнд яг хил рүү очих хэрэг бас дахиад 20-30 км 20 км бидний очих газраас цаашаа байгаа юм билээ. 10-аад ч юм 20 орчим км. Тэгэхээр бас зандаа хэр ядрахаас л болно да. Будагтаа хаагаараа явах юм бол ханхаар гарч ирдэг гэж ирж болдог гэж. Тийм ээ, ганцаа. Будагтаа хаагаараа явал ханхаар ойрхон ороод ирж болдог гэдэг юм тий. Ханх ч одоо хэл бас хойд хэлийн бомт болно гэх штэ. За ингэж явсаар л да. Сая бага бич гинтэл тавхлаа. Очих газартаа хугацаанаас харцраад замдаа нэг хоноо өглөөж тусаагүй байж. Тэрнийхээ шанд түргэндээ илгүүлж ин да. Ингээл сардаг өгсөө явж ин да. Өнгөр сардаг гэж.
Зэ. Ингээл юусоо байнгын юмараа түрүү нэг шугуугаар иймэрхүү бичлэг хий гэсэн чинь дийлдэхгүй юм байл байсан. Өөрөө баг морноос унж үлдэхээр шигүү бургасан дундуур. Явлаа. Харвал ард байсан хүмүүс алгадж байгаа. Бороо шиврээл. Нар жаргаал. Хангаа нутаг тэгэл хадл явдалтай шүү. Тач аваад үлдэх нэ. Шүү. Хатж өөр. Оба. Иймэрхүү газар л гүзээлдэг байт юм даа. Яа. Зүгээр байгалийн үзэсгэлэн бич энэ. Энэ нүдээр харах бичлэг хийх хоёр шал өөр юм байна. Нүдээр харах бичлэг хийх хоёр бол эндээ л өөр юм. Цооны сүүлчи. Хуртай бороо орж байна. Нартай бороо золон. Махан дуудуулаа утсан яасан бэ? Манай нэг вупурны цэник дууссан. Гэхдээ хуухтай юм аа. 2 өдөр бүтэн дуурлаа шүү дээ. Дундаа зөксөхгүйгээр. Энийг газар очихоор компьютераараа зэрэглэн да. Ганцаа бол урд үнэн хөрнийцсэн шээ. Наач зэрэглээ, борооны юм өмссөн. Цуваа өмсгүй яах вэ? За энэ нэг юмнаас гарч байгаа цов өмсөж та. Зүгээр л. Момо ботнууд нэр дөрөв мосолч. Морноос унгаа шачих гэдэг юм. Төлөж унгаа шачих. Яа, амар намхтай газар. Мордынхаа тэнхийг шалгаж байна да. Газрын бүх бартаагаар явлаа шүү дээ. Огцом муруу хад асаг. Тэгэл зүгээр юм битүү юм руу л явж ихээл орж байгаа. Ганцаа дуу гарахгүй юм. Стач. Гэнтага шаар. Гаагүй юу? Ха? Зүгээр ингээд хараа ямар замгүй газар ингээд битүү газар шүү чихээл авч. Үгүй зам гэдэг юм уусаа байх. Хүн цоо үед анчид л ирдэг газруудаар яваад. Малчид хүртэл өөртөө ирдэг. Хой. Мэдгүй энэ бичээл явж идэх шүү. Гэхдээ борооны ширхэг бол харагдахгүй, цайрал харагч. Тэ харин биелээд байгаа ш. Нүдээр үзэх. Камераар шал өөр. За ингэ. Уулын гүнд мориар унцсан. Хоол их гэдэг сууж. Мөндөр ороо. Янз байна.
За ингэ сая ууланд майхнаа барьж хоноод эргээд өглөө гарч байна. Өнгөхөр сардгийн наад сардгийг ингээд авах гээд явж. Өчтөр амар бороор мангарх ядраад навнэт. Газ майхан зайхангаа барьж галаа түлж хоолоо иж идэх гэж байж байгаа тусанд ваа нарам мөр нурууны чил шээгээд байгаа. Ийм сенсацны шээж байгаа. Баг хөвтчлээ шүү. Тэгээ бичлэг хийж чадсангүй өндөө тэнхлээсэн. За ман бодолд 2200 м өндөрт явна доо. 2200 дээрээс улам өгсөөл нь штэ. Цоглог өстэй. Цоглог өстэй. Яачаа. Чоглогоо. За. Мөн чоглог байхаас явахтай. Одоо энэ чи ихний өдөр морин дээр жоохон миний хувьд гэх юм бол арга ивэ олохгүй. Ой за хариж. Арга ивэ олохгүй жоохон хошног бүксээ холгогдоод мориноос унж гараа жоох эвгүй болгоод зөвснийг тооцоолоод тэгээд 2 дахь өдрөөс өнөөдөр 3 дахь өдөр 2 дахь өдрөөс тэгээд Индиа мэтлээ штэ одоо ихэндээ морин дээр яа тогтноо л тэгээдсэн. Одоо зүгээр баг энэ тэргээр харайж буухтал зүгээр наадан бадлаа штэ. Өчтөр бид нар яг буудалж байсан чинь энэгээр сүрэг гахаа орж ирээд. Хөөс тулаал буцлаа. Тараал зүгтлээ. Зүгээр л майхнаа барьж хахад өөртөө ороод ирж штэ. Тийм л сайхан баян ангаа. Галст орилдол алга бас. Айтай ма том амттай тийм шин. Гэхдээ энэ бодон нэрээ энэ гэрийн төжөөр мангар том гахаанууд идэв штэ. Бүүр нэг томорцсон байдаг штэ. Тэрнээс ямархуу байт юм бол. Өчтөрөө бол арай тийм байгааг баха тий. Вэ нэг Европ нэг фермийн бүр амар том гахаан. За энийг өөрөө манай мөр хариж үзүүлнэ. Ош. Өчтөр би чи моринд ямар нэр өгөдлөө ганцаа. Цоглог хэрэг мөр манай цоглог хэр мөн өчтөр жоохон цоглогоо алдсан. Жоохон толгоо унжуулаад амьсгаадах маягаар энэ хавийн морд гэхгүй бол энэ тал говь хангаа хэрэг мордууд ийм амар уул хадаар явахгүй юм байна нөө. Явдгүй гэж нөгөөс. Өчтөр бол ямар ч замгүй бургацаар зүгээр түсээл мөргөл чүү гэхэд л орж. Зарим нь зүгээр арай. За энэ хараа. Эн чин голын их гэдэг юм да. Одоо энэ булгнууд чинь ингээл хэдэн мянган салаа, хэдэн зуун салаагаараа голоосоо ингээд оройгоос урагшаа доошоо урсж орж ирээд нэг айс хав гэх юм уу, хувь гэх юм уу, хавцал гэх юм уу тийм рүү нэгдээд доор уул нь бичлэг хийсэн чи хийгээгүй лээ. Хит. Түүнээс амар ширээ урсгалдаад цагаан хөөс сахрал орж нарийнх ирнэ. Өргөнөөр нэг 2 м хавцаал ирнэ. Зүгээр. Хүрхрээ шиг юм урстай юм байна. Гол их гэдэг юм лээ. Агуудаа үзлээ. Үндэл голын ихийн хажууд бол хөв хөвтөн. Новнотон байд юм байна. Ганцоргийн битүүрийн морь болохоор нэг айлын морьдууд. Тэгээ бие минь бараадаад. Тэгээ ганцуугаа урдаа тавьчаад ард нь ингээ явахаар би ингээ залж малаадах шаардлагагүй. Амар зүгээр ингээд хайчин.
Тэгээ битээр ээлжиж урд хойно гарна. Би урд нь гарахаар ганцоо бичлэг хийдэг юм л та. Хийж байгаа юу ч? Аа? Хэд гурав нэг араас нэг явал та гэж. Ингээл явж байна. Дээлээ өмсцэн даарад. Одоо ер нь ийшээгаа өчтөр шөнө мөндөр оруулж үзүүлсэн. Юм л орд юм байна. Одоо ч одоо 7 сарын эдэн бил өнөдөр чинь. Ингээл горхны их угаал. Хал занд явахаараа ингээ мордог амар ижилтэнд асаад. Үнэхээр хайралтай юм байна. Энд энэ чулуун модонд хүл гараа хөвгүү зөгчихгүй. Хууль мөвөл талт гიშгчгүй гэл. Бүр бараг 60-70 градусын налуу юм. Уулын хэрээр явсан өчтөр бичлэг хийж чадаагүй хайгаад ямар ч жим юм морь төгшөрч гიშгэх замгүй. Тэгээ яаж яах юм хавтгай хаднууттай. Ээдтэй тэрэн дээр хальт гიშгүүл тэгэл доошоо жин дунгуу хоёлаа. Тэгээд морь их хайралтай юм байна. Орой аргамж нь айгүй санаа зовд юм байна. Аргамж нь ороосон болов яасан бол. Гайгүй өвс тижэл байна уу гэдэг газар нь ахаас асууж байгаа л аргамж нь гайгүй идэд хонсон байгаа манай өчтөр нэлээд хөрнийсэн. Оо тэгэл ингээл явах чи сайхан шүү дээ. Өглөө мортогоо гараад орой морноосоо буухад хөл бол ерөөхдөө мэдээгүй болно. Боол авирч чадахгүйс. За яамаа. Ишинга манта. Бидний очих байгаа аршаан бол нэрэ үнэнхүү мундаг аршаан байдаг гин. Нутгийн хард иргэдээс гадна энд тэндээс бүр зорж ирдэг. Хорттой хүн хорт жоохтой хавдартай хүн бол хавдаргүй болсон гин. За тэгээд хөл гараа үе мөчний өвчтөө хүмүүс дахиад тэнийхгүй нуруу тэнийхгүй болцсон имээ 3 хоног өмнө байсан ахыг цаашаа авчиад эргээд ирэхэд өвдөг өндөр гүйж ир гэж байна. Тэгээ ах тэгж чиний над хошногны холгоо гарын тулгаа юугүй болсон. Өвдөгний нүд дээр өвдөд байгаа маа бол очиод зүгээр бах. Дүрэл бах. Жинхэнэ Монгол ирчүүд. Жинхэнэ Монгол дуугаа тавихгүй мó. Манай шагоо зүгээр л Монгол хүн. Зүгээр л эрэхтэй л ингээд холоос ингээд дуун ойртол ардын дуутайгаа цуг орж ирнэ штэ. Зүгээр л морьтогооч ус моргууч ус алхаад ороод ирэхэд л ерөөсөө өөртөө байнгын спикертэй тэн дотор байнгын Монгол ардын дуунууд. Өөрөө тэрэн дээр амаа хөдөлгөө шагаа ороод ирэхэд бол яг л дуулж байгаа юм шиг харагд. За ийм юм байдаг байх нь шүү дээ. Гол их ингээл булдаг шандууд. Ингээд энэ чулуун дотроос гарч ир. Ерөнхийдөө усны үйлдвэр, цэвэр усны үйлдвэр, байгалийн шүүлтүүрээр ороод хүнээс гарч ирээд эрэхтэй байгалийн шүүлтүүрээр ороод эндээс тэгэл савлаад зараад байл. Ийм юмнаас л гарч ирлээ сая. Өчтөр бол бороо нэг цутгаад аргагүй ихэнд уулын бэлд жоох налуу газар буудлаа. Зөндөөл юм сурж мэдэж авч ин дөө.
3 муу дагаар дэрэн дэвхгтээд тулах идэм байна. Ингээд буудлаад хөдлөхөөр эхэндээс үнэнгүй зөгдгөр юм л да. Нэг оройхон хавдл жоох мяарах маягтай болт. Арахгүй ямар ч юм дэх үзнэ. За энэ хараа. Энэ бол зүгээр энэ юм болонготой байгаа нэг юм найрлага байгаа да тий ах. Энэ ямар нэгэн сайн найрлага бол байж л байгаа. Аюул амсаад үзвэл нөө хөхөр мөхөртэй гэж магадгүй тий ах. Нөө боржоо мэтэр шиг. Энэ ингээд аршаанууд. За мордод шүн идэд өглөө унаа явахаар яг ингээд нэг нэгээрээ төр бодно. Унгаж эхэлнэ. Ганцоогийн адуу бол авьяастай байлээ. Аноосоор битбокс. Юу лээ? Бараг бомбог хөрхөнтэйгэл дээр явчихсан. Бөксөөр ай тоглоно. Хүн нэгүүлтэй. Ямар ганц байлаа өгөө? Амжиргаа ганц. Үнэнхүү амжиргаатай зүгээр юу ч хийсэн дөөрэй гэж байгаа. Шээнгүүтэн дагаж шээхэл. Баангуутан дагаж баагаал. Тэ? Тэгэл ховцоо амтгтэн дагаж өмсөөл юм. Тэ? Ганцхан усны савтаа бид нар нөө усны сав орхио явцсан. Тэгэд усны савч гэжтэй ундааны сав 0.5. Зөндөө ингээд энд гол гориг таарлахаар усаа хийчихнэ. Зам дагуу жоохон амсуул амс. Тэгээд дүүргээ байжсан. Мартаад хөдөлцөн авч. Яана хайцсан байж таа гэсэн чи. Гэдэг аа. Амжиргаа ганцоогоос гараад ирж байна. Энэ цагаан юм чи үлээ хөв төстэй. Брокколи юм биш үү? Цагаан брокколи. Энэ хөвдөй чи юу идэг гэдэг байгаа лээ? Хандгаа юм хөвдөй тийм идэг гэж. Жон чангалах маягтай. Амар гоё дуу чангалч. Бичлэг явж байгаа шүү дээ. Сонсогч байна. Яа. Өшөөж байгаа чангалч. Яг л явж хатан завсараас харсны ус урсаж шүү дээ. Оо яргуу байна. Клип шааж шүү дээ үгүй. Хамгийн үзэгслэнд миний хороо. Hijo. За. Цас ороод алах гэж нэ. Цасан шуурга тавиад. Ихтэй бороо мөндрөөр шүрч байгаа. Сүүлдээ цасаар шүрчээ. Дараа нь хамгийн хүчтэй салхаар шүрчээд агаар тэрнээс марж юм болгоч. Ингээ сардаг харах нь одоо орой дамнаад ингээ яваад. Яа, манай хоёр ч цоглог байна.
За голын их гэж юм байна да. Ийм ширүү урсгалтай. Ингээд энэ өндөр цардгаас ч 2-3 гол ихэ авдаг. Бид нар тэгээд салж явж байгаа буцаа нийлдэг. Нийлээ том гол болдог. Голын их гэдэг нь зөвхөн цэвэр усны ундрах. За тул гэдэг амтан бол тэгээд зуны халуунд бол цэрүү усаа бараадаж голынхаа их рүү гардаг гэж. Гэтэ мэдээж ийшээ ирэхгүй. Их тал руугаа өөрийнхөө орон зайд очих газар ийшээгээ бол зарим нэг загас төрсөө шахах гэж ивдэг гэж магадгүй. Тэгээ арай ч ийшээ ирэхгүй байна. Сая амар их зураа морио хөдөлж буухаас өөр аргагүй боллоо. Морьтой буух нь үтэл хөлөөрөө буухад хэцүү газар байна. Арда! Бобо усаа авсан юм уу? Оо. Ингээд ийм их өөдөө гарч ин да. Нэг үе одоо да. Бичлэг хийнгээ уул хад руу авирахдаг л болсон. Европын талын бичлэг нэг юм. Тэ. Монгол хүн бол монгол хүн байт юм. Тэ. Дайдар мортгоор л болсон шүү дээ. Ийм их зураг. Тэр доор амар ширүүр цалтай нөө ихээр дээлж гараад яваад. Лөөдөө морчин бол байнгын бөлгөж байгаа юм шиг л дэшэд үсрэн штэ. Оо яс. За энэ шагааг урд олон тасарлаа. Яваа яаж гайгүй өндөрдөг газар дээр гарч ирсэн. Хойд хоёр одом чи суувсууд байна. Гүүгээд. Чиний гол зүгээр. Манайхын нэг хардаа. Манай бүр сөхөөс орцоогоос гүлэм үл. Хөөе. Ганц хараач та гүлэм үл сөхөөс орцоогоос. Тийм аа. Имэйл чи суугаад юм байна. Аа. Имэйл чи суух. Ингээд байгаа царин дээр ирээд байгаа. Хэмээх үү? Оо энэ араа ингэ зүгээр ингээд энд бол цангаж өгнө гэж байхгүй ингээд зүгээр өвсний дундаас л ингээд хүүтэн гоё. Ийм л байна да. Топ тунгалах. Онгон дагшин байгаль гэдэг чи өрдөөл энэ байсан юм шүү дээ. Бугурамдуулаад нөгөө. За сая шагагийн урд олон тасраад алархчих хойд хоёр нь совсвол. Яаж харна гараад ирдэж. Цагдаа миний имэйлийн урагшаа хойшоо ямар хөө? Аа? Урагшин тавь гэж шүү. Шүү урагшлах юм уу? Одоо дандаа өгсөн гэж шүү. Өөд явж байгаа ганцхан Чу. Аа. Мөр ядарч байгаа. Дан өгсөр.
За ганцаа өндөр юу болж байна? Химэл дагуулт. Манай ганцаа чи химэл дагуулын цагтаа өндөр даралт маралт бүгдийн хэмжээ. Гуртнаа 198 м дээр. Оо баг 3200 дээр. Энэ ч чинь ерөөсө жилийн дөрөв өдөр шааж байна. Цас орж ийн. Бороо орж ийн, мөндөр орж ийн. 11 градус. Салхи хэлж ийн, тэгснээр нар гарж ийн. Сая тэрний орой дээрээс 2 аргаад харчаа зогтчихлаа шүү дээ. Авж байгаа. За ингээд 408 зөхөс. Уул дайраад гараад ирцээ. Ингээл. Йоо, салгалт шааж байгаа. Ганцаар нэг жоохон бичлэг хийх маань. Аа, чи бүр лана уу. Танд тишээд уйцсан уу? Ганцаа гэс нэг авах гэж. За зүгээрээ наач явчихгүй шүү дээ. Зүгээр газар л шидэлтэй. Одоо энд ирсэн мөр гэрээсээ өчнөө хол уулын өрөөд байгаа мөр хавд цугтага хаавал тийм багуул барил шүү дээ. Нэг авчих гэж. Чи жоох наагур ярьдаг юм. Бичлэг хийж байгаа юм уу? Аа? Бичлэг хийгээд байгаа юм байна. Аа хийж байгаа юм шүү дээ. За. Өсгөл аймгийн цагаан урсам юм. Тэ. Амар сайхан нутгийн Амарч наарлаа. Ийшээгээ ингээд Монгол улсын хилийн бүс юм. За нэг иймэрхүү вьютэй газар байна да. За манайхан сая засанд нүдүүлээд, мөндөрт нүдүүлээд, бороонд нүдүүлээд. За би та нарт ус гойж үзүүлсэн. Усны хутлаас ус. Өөрөөсөө ус гаргаж үзээ. Устай газар явахаар угаасаа ийм болчтой юм. Тамаа нэг орж нэг шин. Алманаа надагч тийм заач байж. Чинийх тоо наа өртөж үйл зодлолтой шүү. А бичлэг явуулаа юм уу? Битүү манан бодоо өшгөлсөн өндөр цэгэр болсон харагдаж байна да. Бомбөд татчих юм да. Ирсэн талын тэл гэж байгаа. Амар газраас явж ирлээ шүү. Мөнгөтэй бол онгоцтой бол авшиг армаар өнөө. Тонгсгээд мөртөө болцдог. Номсноос нь 5 литр ус гарч ийн. Усны гутлнаас нь 15 литр ус гарч ийн. За ингээл өргөө удам хөвчөөр яваад байна да. Өөстө. За ингээл өргөн удам хөвчөөр яваад байна да. Замын амар бартаатай эсгүүдээр үнэндээ бичлэг гэж болохгүй байгаа тань л да. Түнс амар бартааг үзүүлмээр л уруу муруу хөвдөлтөө намхтай уруу. Дандаа л 90 градус 90 солиош дандаа 45 градус налууд бууж. Морныхоо боксон дээр баг хөвдөх шахуул бууж.
Морныхоо хондоо дээр дагзаа тавил. Хитгэн шахууд бууж штэ. Тэ. 2-4 босч ирээд 2 хүзүүг нь авчаад бууж штэ. Бүгс алгацсан штэ нэр залрын байна. Имэйл нь ширийн имэйл нэг годоор ойдлон задраад арцаарсан. Зэрэг имэйлэн дээр бүгс холгож нэг шаах юм. За тэгээ одоо атг дээр уулзахаараа бичлэгэнэ. За ингэ. Өөрийн голын их зөндөр уулын шээ. Энэ хоёр маань явчих. Тэгээ штэ. Хатаа өшөө таарж байгаа штэ. Хэдүүдээ тэндээс ирэхэд угаасаа хатаа өшөө байстэй тэр баг. Морь арай явахааргүй газар руу зогсоод ганзаа үзэхгүй явсан. Өөрийн гол их зөндөө арч юм даа. За. Үрийн голоо гэж. Голоо дагаад явж ин да одоо. Ичэрлүү нь очих гээд. Цээл рүү нь очих гээд. Аа. Ой. Нүрээр шилмүү шахвардуулж шүү. Бичлэг хийхээр ингээ нүрэ хамгаалах юм болчихдог. Иймэрхүү бартаануудаа хамгийн easy бартаанууд нь. Хамгийн амархан бартаанууд гэж. Одоо ерөөхдөө цардаг дээр гарцсан одоо ингээд гайгүй замаар явна. Чу. Иймэрхүү бартаанууд бол easy дээр ороод байгаа штэ. Сая бол нэрээ 2 өдөр бол зүгээр солиорууллаа штэ. Ингээл тэр сая их хадуу хошууг тойрол ингээл гарч штэ энэ бичлэгэн дээр гэхдээ гоё гардаг юм байна штэ. За ингээл сая доороос ингээл хэд оцгоноод гараад ирж байгаа штэ. Моргич нэрэ Тэнгэрлэг амт юм аа. Бар унтсан юм шиг л баг.
Энийг ч экстрим аялал гэдэг юм байна да. Ийм хараа ийм. Ишин гэл унал дуусаа. Жижи. Жохон заагаа барай яваарэ. Бартага хараа явахгүй. Нөө. Айдын хоёр мордод хошногоо нийлүүлчихэд яваад байгаа. Ер нь бол дундаа нэг морины зай үлдээгээд бартага хараад явал. Хадуу гэдэг юм чи төөрөө явчих. Залуулаад тахгүй. Тэмэг аж үтгэнө гიშгсэн. Чулуу мулуу суу усрээд ч юм уу халтруул тэгэл. Энэ хараа энэ ястаа тэнийг явсан. Бараг 45 градусаас илүү налуутай уруудчиж тонгоогоо өвс идчихдэг болох шүү дээ. Манай төч чанга гартаа. Тиймэрхүү юуг налуу юугаар ихтэй биеийн жинг юун тал руу тавьж өгöd. Эсрэг тал руу тавьж өгөл. Яваад байгаа юм да. Энэ бол ерөөхдөө эвгүй л газар явж байна да. Easy дорно гэдэг шүү дээ. Тиймэрхүү газар явахдаа яагаад бичлэг хийж чадахгүйс одоо зориг бараад байгаа. Тэнэг. Анзаа манер ерөөхдөө эндээ бас. Экстрим гэж би байнга бичлэгтэй шүү дээ өгөө. Амар юм бичиж авдаа сая. Үүрийн оллаа гэж. Төрөө нойтон шилмүүлсэн шахгур дуулаад зүр ам удаацсан байна гэж. Ингээд энэ чинь зүйл бүр ургамал ургана. Манай явсан адуунууд аа. Энд тэндээс стикерс Марс олж идэж шахаад. Намайг аваад байгаа маа. Жоо бистаа бүх бичлэгийн 195% нь орж байгаа шүү. Чиний тухай кино юм уу хайш. Би чаас гуйж байгаа шүү дээ. Чи нэг биччихээч адилхан л уцтай шүү. Энэ ерөөхдөө ганцаагийн экстрим аяллаа тийм тухай тэмдэглэл хөтлөхөөр л болчихлоо л да. Би хаашаа дуу оруулсан юм хайш. Энийг чинь аялал гэдэг юм байна агч. Хүмүүс янз янз аяллаа бичлэг Facebook дээр тавиад идэв. Зүгээр нэг морь унаал нэг ойр зурхан явал. Өдрийн юм хийгээд идэв. Манай ч одоо байнгын адал явдалтай тэр ачаа сая тэгтээ айгүй юу байх. Энэ уруу тал руугаа юу яцсан юм ш, жинд тавьчихсан юм ш те. Хөтөлж жоомор тэ хөнгөө учраас гайгүй баха. Хөрсний голгоос үссэн байна. Хөрсний голгоолаа. Чү харъя. Яг энэ нэг мод таглчихэд. Чи найд цааш явдаа энэ тэр энэ хоёр ихэр хоёр цагл. Хошногонд нь. Тий. Айл хаана хөрсний голгол. Тэгээд парктай доош уусаад аваад. Айл тэр нөө ягаарцсан модыг хийлгээд байгаа юм уу? Тэр голоор хар суруулсан хар зам шиг юм бол. Тэр дээрөө. Тийм ээ. Гүй наа чи юуны
нөө цамны зам шаацсан шүү. Таримплаа маримплаа. А тэгвэл дөрөв эндээс харагчлээсэн юм шүү. За тахш. За тэрийг хэлээд. Дахиад ийм юм дээр явах юм уу? Оо. Тэгвэл одоо энэ ойрхон Энийг авч та. хажууд нээсэн үү? Аа тэгт. Хал авчаа. Энийг хэлээд. Гой так. Үүрийн голын хадан зөхиөл дээр. Энэ хадан зөхөө гол. Аа? Ямар юм аа? Хадны юм их цадны. Цэл. Олон сайр үерлэхээр солиоруулна гэсэн. Тэр тэнд моцод байгаа. Тэр хүртэл үерлэнэ гэсэн. Ганц зэрэг анх хоёр үүрийг бол гарч байна даа бүхэн. Тэсэн зүйл шүү дээ. 들어도 멀어 지금 쭉 байна. За уутгараа. Тогтч номер 2 араб эрийн төсвийн хүндрээ шүү. За тийш мөрөө төсвөлээ. Араас доогад. Ваа тэгж гарна юм бэ. 자, 암소머로 웃어요. 남도 있을 때 웃긴다 웃긴다. 남들머로 웃어줄 때 남가님은 썩어가라 싶다. 오빠 머로 웃어줄 때 왜? 아? 아이 이놈으로 아이 ганцор бомбагийн мөрөөрөө гараад ч тоо. За би За ингээд дөрөвдүгээр өдөр лөө. Дөрөвдүгээр өдөртөө явж байна. Читэр орой. Энд дэрж буудалсан. Энэ амар голоор хөндлөн гарсан. Энд гол загснуудыг бол амар том линк гаргаж ирж. Голдон цааснараа шарж идсэн гэж байгаа. Майхна манай хэд явахгүй майхна авраацсан одоо. Явахтаа бэлтэл ачаа бараага бэлтэл. Ордоо энэ даргамжаалт зэрэг шахвал зэрэгцэл хонлоо авч тэрс шүнжгөө бор орс өглөөжгөө бор орс. Саяхан тэнгэр онгоогоол. Найт тосноо хатагаал. Харин одоо бороо шор гайгүй дээлээ орхичтэй юм уу? Далдыг юм.
За. Энэ бол ингээд мундаг том зохио. 20 м бол бат байгаа гэсэн. 20 давхар байшин бол энэ дээч байгаа нэг 100 м юм байгаа. Энэ цээл бол тэгэл пол молстой бүх юм байдаг гэж. Читэр шинжэнгөө бороо ороо тэгээд болгон шидэж чадсан. Ленокнууд бол зөндөө авч гинөө. Шидсэн дуртаа л авч. За ингээд алдарт аршаан руугаа хараад ирлээ шүү. Үүрийн гол аршаан гэж. Ямар нэртэй аршаан бэ лаа? Сарвчлагын аршаан гэж. Алдар цуутай аршаан байна. Онгоцоорноос бууж орччихэл орчин явцдаг гэдэг штэ. Оросууд онгоцоор нисч бууж орж идэг гин. Монголчууд ирдэг гин. За энэ нутгийнх нь бол өстой нэр байнгын ирдэг. Одоо наадамд харж байгаа болохоор хүн цөөхөн байгаа байхгүй ш магадгүй гэж цагтаах маань хэллээ. Түүнээс бол ер нь өдөрт 7 сар үед бол 100-аад хүн бол дорой 100-аад хүн байждаг гэж шүү. За хүн хар байхгүй тийм ээ. За ингээ бид наадамд таарсан болохоор түүнээс 100-аас 200 морьзуу ингээд байгаад энэ авцаана морь аргамжих газаргүй болохоор бүр тараад эндээс бүр нилээн тэр цаанаас тэр хүртэл отголдог гэж шүү хүмүүс. За онгоц нэртэй явлаа да. Хөхөр гэдэг чи утгаараа. За одоо энэ аршаант ч нэрөөсөө шумбаад өвчтөй байгаа. Хөл гар марууд чинь тэгэл үе мөчний өвчин. Зүйл бүр өвчнгүүд л нэн сайн гинэ. Дотрог эцэс үе мөчний өвчнгүүд. За ингээд воентой газар нь ирж ин да. За энэ аршаан дээр чинь бидний төлөвлөгөө бол ерөнхийдөө сардаг дээр гарах. Тэгээд өөлхний голын том цээлүүдээр очиж загас барих, аршаан дээр ирэх гэдэг энэ төлөвлөгөөтэй байсан. Тэгээд 4 өдөр ирлээ. За бодлоо да. Буудлий. За одоо нэг буугаад бүгд шилгээгээл нэг аршаан дээр ирснээр мэдчихээн да зөв хэвтэй шилгээгээ зөв. За хаанаас аргамчих вэ? Энэ модноос чи шаачт юм уу? Чиний модноос. Дааж идэх юм байхгүй л. За хойлоош явна. Хаанаас арамчих вэ? Яа шагаа харна гэлгэр газар руу шааж ин да. Шууд явж штэ бичлэг амин дээр тагаар зүр өвдөг морь унаа өвдцэн битүү шавар тавьцсан. Хөгжмөө бол сонсоостой. Яваад энэ дуу яваад морьд буубаа тэр тэнд. Нол нэг амар өндөр хийсэн байна энэ дээр.
Хорцсон. Стойнэсэн. Яа, 2 сардаг даваад 2 үүрийн хөшнөн үүр, залуу үүрийн бэлчрээр яваад. Гээ усар гаршаан дээр ирсэн ба штэ. Нөхдөө төрүүлж орж суучаа гарахгүй байна л та. Лигон буу баяр чинь ингэсэн. Би бол ингэ нэчлэг хийгээд явж байна. За ингэж сая аршаанд орчод нуруулаж гайг болч сая аршаанд орчод гарч ирээд байж байна. Энэ аршаа маань чи ингэ нөл хөхөр мөртэл. Тэр юу аваар төжүүлэхгүй. Тэгээд одоо эндээс ингэж урсаж орж ирээд энэ дээр нургуу наагаа суудаг. Нуруу бөөр энэ ингэж тэгээ шавраар нь өвдөг үе мөчн дээрээ тавиад даршаа маань ерөөхдөө эндээс дүүрж орж ирээд энэ суугаар ороод тийшээ хасгараад цаашаа урсаад явдаг гэсэн. Их нь болохоор энд байдаг. За тэр энд ингэж очдөг. Энд байгаа эвэр ангри эврээр ингэж хотгож авч уудаг. Эндээс ингэж гараад энэ доогоор ингээ ундраг нь явж идэг. Ингээ цагаан юм ингээ хөхөр янз бүрийн хими элементүүд ингээ явж идэг. Хавдартай хүмүүсийг хавдаргүй болгодог. Нуруу үе мөчтний өвчтөй хүмүүсийг зөв зүгээр болгодог. Нуруу нухсны гэмтэлтэй суунгаа хүмүүсийг морин тэргээр ирээл хачуулж ирээл 2 жил явал босч ирээл моринод авчихдаг гэдэг юм да. Эндээ галт түлж халуун болгоод энэ чи Оросууд сав маягаар суух туртай болохоор ийм бариад тэгээд онгоцоор жижиг онгоц байдаг чинь тэр ийм онгоцоор юм Оросын юм баа навчраа тавьчихсан. Түүнээс энэ ийшээ ирэх гэж амар бартаадаа сардаг давдаг болохоор ийм баан маан зөөх бол хэцүү л дээ. Бид нар өөрсдөө ачааны мориорол нэг жоох юм ярих гэж л бөө юм болж ирдэг. Тэгээ энэ чинь ингээ халаагаад суудаг юм байна. Бид нар тэнд одоо ингээ отголж байна. Шууд юм уу? Одоо шууд бод шүү дээ. Хаашаа. Саад өгсөн дээр. За ингээд аршаандаа суучаад буцаад нилээ явж байна. За тэгээд ийш явахдаа 4 хонсон. Замаараа дайрж сардаг тагийн нуур гэд жоохон чиглэл хазаагаад жоохон зам мөрийсэн маа. Одоо тэг 2 хоноод буцнаа. Манайхан цувандаа ороод хамгийн араас бичлэгийг бүгд орж таарч байгаа. За ингэж хоёрт богдоод зүгөө өрчлөөд
бас бага экстрим аяллаа хийж хэлж байгаа. Одоо нэг гарам дээр очих гавж ин да. Тэнд очиж нэг ус хараад гарамгүй байвал наана хоноод ус татарт хүлээн да. Магаш гайгүй татарч бол гэж бодоод байна. Сая 2 3 хоног бороо орцоолглоор ус нэмэгч. Одоо тэр яг тэр харагдж байгаа шоколадыг давж буужчих. Тэр нэг тэмээ бүх шиг юм бондортой болыг дандаа оройгоор нь давж юм. 3 уул даваад авчихлаа. 3 уул гэх юм. Нэг уулын 3 өндөрлөг. Одоо ингээд цаг орой болсон байна. Отгол жамжаагүй байж байна. Тэр нь жоохон тиймэрхүү боловч нэг бодлоо. Яг үдээд бол гоё л үт юм. Тэшээ гарахтаа морныхоо тэр шокоол руу гарахтаа морныхоо хөлсийг өстой нэр шавхтал гараад доош бухтаа өөртөө хөлсийг шавхтал хөтлж буулаад уулын уур усны хөтөлтөд бонод ч өстой нэр бэрх тав биш. Сая замдаа нэг согоо сүүл тарсан ч юу гэсэн бэ сайхан энэ дээр өдөг чи бас согоотод харлаа. 2 согоотод харлаа. Та манайх нь ан их гэж яваагүй аялж яваа учраас авсангүй хангаа шиг. Танзуу өтөр юмөр нэг айл юмөр нэг нь явуул нөгөөх нь араас нь сум амын ингээл татгал тогтоогол бичлэг хийж болохгүй.